小雨，小夏，你爷爷京剧唱得真专业，我还以为他是京剧演员呢。小夏，对啊，他本来就是京剧演员，年轻时在我们那儿很有名，深受观众们的喜爱。焦雨，你爷爷一定对京剧有着很深厚的感情。小夏，是呀，他8岁就开始上台演出，到现在大概唱了60多年了，他对这门艺术的喜爱从来没有改变过。小雨，这么说，你喜欢听京剧也是受了你爷爷的影响？小夏，我小时候经常去看他的演出，平时他还给我讲很多京剧里的历史故事，让我学到了很多知识。Сявся, чиний өвөө Бээжингийн дуурайг үнэхээр мэржлийн хүн шиг дуулдаг юм байна. Би бүр жинхэнэ дуурийн жүжигчин гэж бодлоо. Сявся, тийм ээ, уган тэр Бээжингийн дуурийн жүжигчин байсан юм. Залуудаа манай нутагт их алдартай, үзэгчдийн маш их хайр хүндэтгэлийг хүлээдэг байсан. Сявүй, чиний өвөө Бээжингийн дуурьд үнэхээр гүн сэтгэгдэлтэй хүн юм байна. Сявся, тийм шүү. Тэр 8 настайдаа тайзан дээр гарч тоглож эхэлсэн. Одоо бол 60 гаруй жил тоглож байна. Энэ урлагт хайртай сэтгэл нь хизээч өөрчлөгдөөгүй. Сявүй, тэгэхээр чи Бээжингийн дуур сонсох дуртай болсноо өвөөгийн чинь нөлөө юм байна тийм үү? Сявся, би багадаа түүний тоглолтыг байнга үздэг байсан. Мөн тэр надад Бээжингийн дуурийн доторх олон түүхийг ярьж өгдөг байсан болохоор би их зүйл сурсан да. 小雨，真没想到你一个来自美国的外国留学生，能把京剧唱得这么好。马克，我常常跟着电视学唱京剧，然后一遍一遍地练习，偶尔跟中国人一起唱上几句。小雨，难道你从来没有接受过京剧方面的专门教育吗？马克，别吃惊，因为我以前学习过音乐，有一些音乐基础，又对京剧这种表演艺术非常感兴趣。所以能比较容易地学会他的唱法。小雨，你真厉害，竟然连很多中国人都听不懂的京剧也能学会。我还是比较喜欢听流行音乐。马克，那是你不了解京剧的唱法。在音乐方面，京剧给了我很多新的想法，我还把京剧的一些特点增加到了自己的音乐中，达到了很好的效果。Сявүй, чамайг Америкаас ирсэн гадаад оюутан мөртлөө Бээжингийн дуурайг ийм сайн дуулна гэж үнэхээр бодсонгүй. Марк, би ихэвчлэн телевиз дагаж Бээжингийн дуур сурч дуулдаг. Дараа нь дахин давтаж бэлддэг. Хаяа хятадуудтай хамт хэд хэдэн мөрч дуулцдаг. Сявүй, чи үнэхээр Бээжингийн дуурийн талаар мэргэжлийн сургалт огч авч байгаагүй гэж үү? Марк, бити гайхаарай. Би өмнө хөгжим сурч байсан болохоор тодорхой хэмжээний хөгжмийн суурьтай. Тэгээд Бээжингийн дуур гэдэг нь энэ тайзны урлагт маш их сонирхолтой учраас дуулах аргыг нь харьцангуй амархан сурсан юм. Сявүй, чи үнэхээр мундаг юм а. Олон хятад хүн ч ойлгохдгүй Бээжингийн дуурыг хүртэл сурчсан байна. Харин би поп хөгжим сонсох илүү дуртай шүү. Марк, тэр нь чи Бээжингийн дуурийн дуулах аргыг сайн мэдэхгүйтэй холбоотой. Хөгжмийн тал дээр Бээжингийн дуур надад олон шин санаа өгсөн. Би бүр дуурийн зарим онцлогийг өөрийн хөгжмөдөө шингээж маш сайн үр дүнд хүрсэн. 李老师，校长，因为外国留学生不了解中国文化，有时候会影响他们和中国人之间的正常交流，甚至还可能引起误会，带来麻烦。所以我们想申请举办一次中国传统文化节活动。校长，你们的想法很好。举办文化节活动，一方面能让各国学生更好地了解中国，另一方面也能为学生们提供互相交流和学习的机会。李老师，谢谢您的支持。校长，上次的春游活动你们办得非常有趣，大家都玩得很开心。这次活动继续由你负责，相信也一定会很成功。李老师，我们回去就开会讨论，星期5之前把详细的计划书发给您。校长，好的。准备过程中有什么问题，你们可以直接来找我。Ли багш, захирлаа. Гадаад оюутнууд хятадын соёлыг сайн мэдгүйгээс заримдаа хятадуудтай хийх хэвийн харилцаанд нөлөөлөх, бүр үл ойлголцол үүсэх асуудал дагуулах тохиолдол гардаг. Тиймээс бид хятадын уламжлалт соёлын фестивал зохион байгуулах хүсэлт гаргахыг хүсэж байна. Захирал,
Та нарын санаа их сайн байна. Соёлын фестивал зохион байгуулснаар нэг талаас янз бүрийн орны оюутнууд Хятадыг илүү сайн ойлгох боломжтой болно. Нөгөө талаас оюутнуудад хоорондоо харилцаж бие биенээсээ суралцах боломж олгоно. Ли багш, таны дэмжлэгт баярлалаа. Захирал, өмнөх хаврын аяллаа арга хэмжээг та нар маш их сонирхолтой зохион байгуулсан. Бид их хөгжилтэй байсан. Энэ удаагийн арга хэмжээг мөн чи хариуцаж ажиллаарай. Бас амжилттай болно гэж итгэж байна. Ли багш, бид буцаж очоод хурлаа хийж ярилцаад баасан гарагаас өмнө дэлгэрэнгүй төлөвлөгөөг танд явуулнаа. Захирал, за тэгье. Бэлтгэлийн явцад ямар нэгэн асуудал гарвал шууд над дээр ирж болно шүү. 筷子在中国大约已经有3000多年的历史了。对外国人来说，使用筷子吃饭并不容易，所以国外的一些中国餐厅在放筷子的纸袋上会提供使用筷子的详细说明。不过，如果你认为每个中国人都会正确使用筷子，那就错了。有人在互联网上专门进行过调查，结果发现每6个中国人中就有1个使用筷子的方法是错误的。如果你想正确使用筷子，那就好好练习吧。 Савх Хятадд 3000 гаруй жилийн түүхтэй. Гадаад хүмүүсийн хувьд савхаар хоол идэх нь тийм ч амар биш учраас зарим Хятад ресторанууд савхны уудан дээр савх хэрэглэх дэлгэрэнгүй заавар хүртэл бичсэн байдаг. Гэхдээ хэрв чи Хятад хүн бүр савхыг зөв хэрэглэдэг гэж бодож байвал тэр нь буруу юм. Интернет дээр энэ талаар тусгай судалгаа хийж үзэхэд 6 Хятад хүн дутмын нэг нь савх хэрэглэх арга нь буруу байдаг гэж тогтооджээ. Хэрв ч савхыг зөв хэрэглэж сурмаар байвал сайн давтаж их давтах хэрэгтэй шүү. 茶在中国有几千年的历史，是中国最常见的饮料。最早的时候，茶只是被当作一种药，而不是饮料。后来，随着人们对茶的认识不断加深，慢慢开始把它当作解渴的饮料，这才逐渐形成了中国的茶文化。在中国，喝茶是一种十分普遍的生活习惯，对很多中国人来说，喝茶已成为他们生活中不可缺少的一部分。但是，有的饮料虽然名字叫茶，却并不是真正的茶。比如广东省的人爱喝的凉茶，它的味道稍微有点苦，其实是一种用中药做成的饮料。 Цай Хятадд хэдэн мянган жилийн түүхтэй бөгөөд хамгийн түгээмэл ундааны нэг юм. Эрт үед цайг зөвхөн уух зүйл биш харин эмчилгээний зориулттай юм гэж үздэг байжээ. Дараа нь хүмүүсийн цайны талаар илүү сайн ойлгож эхэлснээр айжмаар цангаа тайлах ундаа болон хэрэглэж улмаар Хятадын цайны соёл бүрэлдэн тогтсон байна. Хятадд цай уух нь маш түгээмэл амьдралын хэвшил юм. Олон Хятад хүний хувьд цай уух нь амьдралын салшгүй нэг хэсэг болсон байдаг. Гэхдээ нэрэндээ цай гэдэг үсэгтэй зарим ундаа жинхэнэ цай биш байдаг. Жишээлбэл Гуандун мужийн хүмүүсийн дуртай Лян ча буюу ургамлын хандтай хөргсөн цай нь баг зэрэг гашуутар амттай бөгөөд үнэндээ Хятад уламжлалт эмийн ургамлаар хийсэн ундаа юм. 王静，这是明天你出差要带的毛巾、牙膏和牙刷，把它们放到箱子里吧。李进，不用拿这些，宾馆都会免费提供的。再说，箱子已经够重的了。王静，我当然知道宾馆里有，你不是一直说要保护环境吗？现在就从身边的小事做起吧。李进，行，没问题。我明天上午10点的飞机，你能开车把我送到机场吗？王进，那个时间路上堵车多严重啊！你还是坐地铁去机场吧，这样不仅省油钱，而且还不会污染空气。李进，好，那就听你的。 Ванжин, энэ бол чиний маргааш томилтоор явахдаа авч явах альчуур, шүдний сойцоо чамдаандаа хийгээрэй. Лижен, эд нарыг авах хэрэггүй, буудал бүгдийг нь үнгөө өгдөг шүү дээ. Тэгээд чамдаа аль хэдийн хүнд болсон байна. Ванжин, буудалд байдаг гэдгийг би мэдлгүй яах вэ? Чи байнга байгаль орчноо хамгаалах хэрэгтэй гэж ярьдаг биз дээ. Одоо тэгвэл өөрийн эргэн тойрны жижиг зүйлсээс эхэлье. Лижен, за асуудалгүй. Маргааш өглөө 10 цагийн нислэгтээ чи намайг машинаар онгоцны буудал хүргэж өгч чадах уу? Ванжин, тэр үед замын төгжрөл маш их байдаг шүү.
чи метрогоор явснан дээр ингэснээр шатхууны мөнгө хэмнэхээс гадна агаарыгч бохирдуулахгүй. Лижен, за тэгээ чиний хэлснээр болё. 经理，小王，卫生间怎么那么脏啊？这会给客人留下不好的印象，快去打扫一下。服务员，经理，实在抱歉，今天店里太忙了，我还没来得及打扫。经理，那张桌子下面还有一些空饮料瓶子和纸盒子。服务员，好的，我马上就去把它们扔掉。经理，以后你一定得注意这个问题，不管客人多不多，生意多忙，我们都要保证餐厅干净卫生。服务员，经理您放心，我一定以最快的速度完成。不过咱们真的应该再多招聘几个服务员了。 Менежер Шавван, ариун цэврийн өрөө яагаад ийм бохор байгаа юм бэ? Энэ нь үйлчлүүлэгчид муу сэтгэл төрүүлнэ шүү. Хурдаа очоод цэвэрл. Үйлчлэгээний ажилтан, менежерээ, үнэхээр уушлаарай. Өнөөдөр ресторан маш их ачаалттай байсан болохоор би хараахан цэвэрлж амжаагүй байна. Менежер, тэр ширээний доор бас хоосон ундааны сав цаасан хайрцагнууд байна. Үйлчлэгээний ажилтан, за ойлголоо. Би яг одоо очоод хайчихъя. Менежер, цаашдаа энэ асуултад заавал анхаараарай. Үйлчлүүлэгч их эсвэл бага байсан ч ажил хичнээн завгүй байсан ч бид ресторанаа үргэлж цэвэр цэмцэр байлгах ёстой. Үйлчлэгээний ажилтан, менежераа та санаа зовлтгүй, би хамгийн хурдан хугацаанд бүгдийг хийж дуусгана. Гэтэ манайх үнэхээр дахиад хэдэн үйлчлэгээний ажилтан шинээр авах хэрэгтэй байна. 孙悦，早上听新闻说明天有一个叫地球1小时的活动，你对这个活动了解吗？王静，这个活动年年都有，最早是从2007年开始的。明天晚上很多人都会关灯1小时，支持这个活动。你没看到门口的通知吗？我们公司也参加。孙悦，真的吗？太好了！既然明天晚上公司会关灯停电，那么我们肯定不用加班了。王静，看你得意的样子，还以为你高兴是为了支持环保，原来是因为不用加班啊。孙悦，环境保护我当然也支持了。对了，为什么会有这么一个活动啊？王静，其实目的挺简单的，就是提醒人们节约用电，希望引起人们对气候变暖问题的关注。 Сүн ювэ өглөөний мэндэ сонсоход маргааш дэлхийн 1 цаг гэдэг арга хэмжээ болно гэж байсан. Чи энэ арга хэмжээний талаар мэдхүү? Ванзин, энэ арга хэмжээ жил бүр болдог. Хамгийн анх 2007 онд эхэлсэн юм. Маргааш орой олон хүн 1 цагийн турш гэрлээ унтрааж энэ арга хэмжээг дэмжинэ. Чи үүдэн дээрх мэдээллийг хараагүй юм уу? Манай компанич бас оролцож байгаа. Син ювэ үнэхээр ёстой гоё юм байна. Маргааш орой компани тог захилгаанаа унтраах юм бол бид лав илүү цагаар ажиллахгүй юм байна шүү дээ. Ванзин, чиний баярлаад байгаа царайг хараач би чамайг байгаль хамгаалахыг дэмжиж баярлаж байна гэж бодсон чинь уг нь илүү цагаар ажиллахгүй болохоор баярлаад байсан юм байна шүү дээ. Сүн ювэ байгаль орчныг хамгаалахыг би мэдээж дэмжинэ. Тэгээд яагаад ийм арга хэмжээг бий болсон юм бэ? Ванзин, үндэ зорилго нь энгийн хүмүүст цахилгаанаа хэмнэхийг сануулж дэлхийн дулаалал гэдэг асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулахыг хүсдэг юм. 塑料袋给人们的生活带来方便，受到人们的普遍欢迎。可是，它的大量使用也带来了严重的环境污染问题。于是，大些国家规定超市、商场不能为顾客提供免费塑料袋，并且鼓励大家购买可以多次使用的购物袋。我们每个人都有责任保护环境，因此，请大家节约使用塑料袋，或者购物时自备购物袋，甚至拒绝使用塑料袋。虽然这是一件很小的事，但这样做可以减少塑料袋的使用数量，对环境保护有很大的作用。 Гэлгар уут нь хүмүүсийн амьдрал тав дуух авчирдаг учраас өргөнөөр хэрэглэж хүмүүсийн дунд түгээмэл болсон. Гэвч түүний хэд их хэрэглээ нь байгаль орчны ноцтой бохирдлын асуудалд агуулж байна. Тиймээс зарим улс орны супермаркет худалдааны төвөд хэрэглэгчдэд үнэгүй гэлгар уут өгөхийг хориглож олон дахин ашиглаж болох худалдааны уут хэрэглэхийг уриалдаг болсон.
Бид хүн бүр байгаль орчноо хамгаалах үүрэгтэй иймээс галгар уутыг хэмнэлттэй хэрэглэж эсвэл дэлгүүрээ явахдаа өөрийн худалдааны уутаа авч явах, бүр чайшлаад галгар уут хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хэдийгээр энэ нь маш жижиг зүйл мэт санагдавч ингэснээр галгар уутны хэрэглээг багасгаж байгаль орчныг хамгаалахад маш их ач холбогдолтой юм. 保护地球环境并不是一件离我们很远、很难做到的事情。实际上，我们只需注意一下身边的小事就可以。例如，夏天把空调的温度开得高一些，出门时记得关空调和电脑，这样可以节约用电。少开车，多骑车，或者乘坐地铁和公共汽车，这样能降低空气污染。还有养成把垃圾丢进垃圾桶的习惯等。这些是我们每个人都能够做到的小事，但却有实实在在的效果。地球是我们共同的家，只有大家共同努力，减少污染，保护环境，才能使我们的家变得更美丽。 Дэлхийн байгаль орчныг хамгаална гэдэг нь биднээс маш хол эсвэл хийхэд хэцүү зүйл биш юм. Үнэн дээр бид зөвхөн эргэн тойрныхоо жижиг зүйлсэд анхаарахад л хангалттай. Жишээлбэл агааржуулагчийн температурыг арай өндөр тохируулах, тэрнийг гэрээс гарахдаа агааржуулагч болон компьютероо унтраахаа мартахгүй байх нь цахилгаан хэмнэхэд туслана. Мөн машин баг унаж, дугуй унах эсвэл метро, автобус зэрэг нийтийн тээврээр жорчих нь агаарын бохирдлыг бууруулдаг. Түүнчлэн хогоо үргэлж хогийн савнд хийж хэвших хэрэгтэй. Эдгээр нь бид хүн бүрийн хийж чаддаг жижиг зүйлс боловч бодит үр дүнтэй байдаг. Дэлхий бол бидний хамтын гэр учраас бүгд хамтдаа хичээж бохирдлыг бууруулж, байгаль орчноо хамгаалж байж л бидний амьдарч буй дэлхий илүү үзэгсэлэнтэй болно.